Зохиолч Стену эмч 8 дугаар хэсэг. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хурамч гэдгийг дарам санги халиуна лутгуугаас гадна намуун эмч мэдэж байлаа. Хэргийн газар дээрх цогцсноос сэм дээж авч чадсан санги дарам хоёр халиунадад зөвлөлдсөний эцэст намуунагаар дахин шинжилгээ хийлгэж хариуг нь мэдмэгц түр амсгийн сэтгэл нь онгойцоожээ. Хаширхуулж дарам хурууга хэдэндээ эмчтэд гар цаггүй аллах хийхийг оролдсон байна. Гэхдээ яагаад өөр хүн байв? Тэр нь хий юм? Тэнүүн одоо хаана байна? Зогцсон уу эсвэл эднүс нухчих уу гэхэд санги. Ямар тач амьд байгаа нь тодорхой бололтой. Бид нэр ялангуяа халиуна чи гаднаа гашуудсан дүрсэх адил байж бай. Илүү хөдөлгөөн хэрхэвжиж болохгүй. Ер нь л гэрээсээ битгий гар. Лотхоо чээж гэлсэн. Гэр зураал байж бай. Сэтгүүлч зовлогчтой ч уулзаад имэ гэлээ. Сайхан хар нүдэндээ нулимс зээлгнүүл суусан халиуна. Аваа, хоёулаа төр хөдөлөх үү? Энд ганцаар байх үнэхээр хэцүү байна. Хэмээн уйлагнав. Лутхуу охиноо тэрэн "Тэгье дээ. Хойшоо сэлэнгэд нэг найз маань урайд байгаа. Урайдч гэж дээ. Хүүн өвдсөн бололтой. Би очиж үзэнгээ энэ шууганаас төр холдъё" гэж бусд нь ч зөвшөөрчээ. Санги гэрээс гарахтаа халиунаад хэдэн зураг өгөөд "Тэнүүний ажиллаж байсан эмнэлгийн хэн нэгэнтэй холбогдоод энэ зургийг сайтар шинжилвэл надад энэ талаар мэдэх юм даанч алга" гэчгээд "Бүх юм сайхан болно. Ах нь заавал учрыг нь олно" хэмээн итгэл төгс хэллээ. Хэрэг учир нэгэнт зүгширч гол өрсөлдөгч Тэнүүнийг замаасаа зайлуулж чадсан ханилаг мэс заслын тасгийг бараг л удирдах болж хинж харахад дарга болох нь тодорхой болов. Бүгд л ханилаг юм чимээд долдойн дагаах хагаад намуунаад төдөв Мишель нарын цөөн хэдэн хүн л урдын адил нэгийн хэвийн харьцна. Энэ хооронд халиунадаач 2 удаа уулзан Тэнүүнд санаа зовж байгаагаа хэлэн эмгэнэл илэрхийлж хэд хэдэн удаа утсаар ирж амжсан ханилаг ажлаасаа эртхэн тараад болзоонд бэлтгэж гойж готлоо. Гэнэтхэн бодолт нь халиуна тодрох хагаад "Тэнүүн байхгүй болчихсон. Лутхуугийн хүсэл бол эмч хүргэнтэй болох. Халиунаач надад муугүй. Одоо л эхлэхгүй бол оройтно" гэж ганцаараа ярьж толны өмнө эргэлдэж гэрээс гараад халиуна руу залгажээ. "Байна уу? Оо би байна. Ажил эрт тараад л зав гараад хоёулаа хоолнд орох уу?" "Сайхан санаа нь. Даанч би хотод байхгүй." Ханилаг сандран "Хаач вэ? Эртээ дарихад уулзна гэснээ мартчихаа юу?" гэж төгсчин хэлэхэд халиуна "Аавын би чилэрхэд өдөө агаарт гарсан. Удахгүй ороод болъё." Утас тасарсны дараа халиунаг их л нааштай байгааг анзаарсан ханилаг "Тэгэлгүй дээ. Хэнч ханилгаас зогтдоггүй" хэмээн бардамхан хэлээд тэр доороо намуунагийн гэрлүү эргэжээ. Дурмуутайхан үүдээ тайлж өгсөн намууна "Модон өмд өмсчихөө юу? Алив оролдоо. Бүү чин ааваа гэд шалаад болдоггүй" гэв. Ханилаг гэрийн эзэн аятаа додгош ороход хүүн бишүр хөнгөө харж гүйж ирээд ингэрт насчхав. "Би чинь хүүтэй хүн шүү дээ." Ханилгийн сэтгэл тэрхэн зур уярч догдлон хүүгээ үнсэн эрхлүүлэнгээ. Бүх зүйл ард хоцорсон. "Аав нь аль болох олон ирж байна. Дараа хамтдаа паркаар зугаалъя" гэж хүүтэйгээ элдвийг ярин хийсэх суулаа. Унжуу дорой байсан хүүгээ сэргэн цог золбоотой болчихсныг анзаарсан намууна хоол бэлдэх зураа "Хүүгээ бодоод л чамайг орууллаа шүү. Балчир юм болохоор юмны наад цаадахыг ойлгохгүй сэтгэлээр унаад ах юм. Томроод гайгүй болчих байхаа" гэхэд ханилыг инээмсэглэн "Намуун нам. Би муу хүн байж болох ч сайн аав байхыг хичээдэг юм шүү. Ганц удаач болтугай намайг зөв талаас нь хараад үзээрэй" гэснээ нэмгэн цамцны цаанаас гоо биеийн тодрох намуунаг нүд буландан харж "Сайхан бүсгүй шүү. Анагаахын согоо намуун нам өндөө. Зол бот муунавш өөрийгөө юу гэж бодов? Ер нь тэр хэн юм?" гэсэн шүү юм бодон сэрэл хүсэлтэд автаж байв. Гэрээ ачаалж дууссан содном туул хоёр ачаан дундаа айтайхан ор бэлдэн Тэнүүнийг арайчуу хэвтүүлв. "Хаанхын хэн гихч хүний үр ингэж зовж яваа юм бол доо.
Аавынхаа шаллангуй царайг харж зогссон тул асрах газрынх юм шиг байна лээ. Бас туул гэдэг эгчтэй юм шиг санагдсан. Аваа, энэ ах ой санамж алдсан байхаа. Надад тэг санагдаад гэхэд Содном магадгүй л юм. Гэхдээ одоо зүгээр болноо. Тун чирэг биетэй хүү юм. Гэснээ мориндоо мордоод ог хүмүн зөөлөнгөлдрүүлээд яваарэ. Ард давааны наан зогсоод хүлээж бай. Аав нь хідэн үхрээ туугаад аль болох хурдан очино. Гэчгээд шогшуулж адлаа. Урд шөнийн сонирхон мэдрэмжинд ахаад л автаж биеийн сонин болмогц туул сатаархыг хижээн машинаасаа хөдөллөө. Үл таних эр түүнд тунчиг таалагджээ. Хаанаас зогцсон хүн балаа? Аав цагдаа магдаа гэсэнгүй. Ер нь л тийм хүн л дээ. Өмнө нь зөндөө оргодол басуулууд ирж эмчлүүлж тэнгэж байсандаг. Элдвийг бодон аль болох зөөлхөн гэлдрүүлсээр ард давааны хойд очиж зогсоод тэнүүний биеийн байдлыг шалган боолтыг нь сольж өглөө. Нүүрнийх нь хавдар буурж царай төрхөнд нь өнгө оржээ. Царай л юм аа. Гэхдээ энэ харц нэг л танил. Би өмнө нь харж байсан юм болов. Удсан ч үгүй Содном хідэн үхрээ шүүхтэл тууж ирээд охин минь гайгүй юу? Тийм бол энэ цаатаад яхав? Хөдөл болгоомжтой яваарэ гэлээ. Содном туул хоёр үжийн бүрээ болох үест алаг уулын хэцэд байх тусландаа хурж гэр бараагаа буулгалаа. Гэтэл тэнүүний би дахин муудан халууранд дэвэрч эхэллээ. Ээжээ, намайг аваач, туулагчээ, долгор даргаа гэж чарлан толгоогоо атгалан уйлах нь тунчиг өрөвд мөр харагдаж байв. Содном энэ там найруулан туул өвчин намдах тариа хийж арайчуу тайвшруулан унтуулж дөнгөв. Аваа, эмнэлэг дуудсан дээргүй юу? Муу юм болвол яана. Зүгээрээ. Сая машины явдалд жоохон дөргсөн болол та. Миний охин хоол ундны ая бод. Аав нь өнөөдөртөө хонох оромжоо барь. Гээд Содном хідэн үн холбож бон шувгар барьж туул борц нүдэн хоол хийж эхэлжээ. Сүхбаатар хотоос холгүйхэн сэлүүхэн дэнждээр баригдсан шинэхэн амралтын газар ирсэн Лутхүү Халиуна хоёр тоглох байранд тогтжиж авлаа. Амралтын газрын эзэн Дэмэд гих малилцдал инээсэн дөлгөөхөн шар хүн Лутхүүгээр хүүгөө үзүүлнэ гэд аваад явчихав. Ганцаараа үлдсэн Халиуна ноутбук аасан Люси эмч рүү найзын хүсэлд явуулаад "Сайн байна уу? Тэнүүнд муу юм тохиолдлоо. Та яаралтай холбогдно уу?" гэж бичээд явуулчихав. Цахим хаягийг нь мэдэхгүйгээс хойш өөр арга байсангүй. Люси тэнүүн хоёрын холбоог мэддэг гадралдагч ийм үед тийм зүйл бодох нь утгагүй хэрэг биз. Гадаа амрагчид бололтой залуус шууган хөөр хөгжөөнтэй дуу аялна. Өөрхий тэнүү минь яасан гэж юм бэ? Тэр өдөр би хамт гарсан бол ийм юм болооч уу? Үгүй ч. Би сэтгэлээ барихыг хичээвч нулимс нь үерлэн урсаад зогсохын залга. Байсгийгээд л нулимсэнд бүрэлзэх нүдэрээ ноутбукээ шагаавч Люсигаас хариу ирээгүй л байв. Өдөөд чинь Америкт үүр цайж байгаа. Тэгэхээр харах боломжгүй. Яах вэ? Нэг мэтгэж ширээгээ дэрлээд унтчихсан хамаг бэйн хөшиж, чилчгсэн сэрж цагаа харуул шөнийн 12 цаг болж байв. Аав яачих вэ? Уц руу залгахад байна. Дэмди хүүхэд таар байна. Аав нь очиж амжихгүй юм шиг байна. Миний охин унтж бай. Халиуна ур муутайхан босож ороо засаад өвдгөө тэрэн хэвдлээ. Сэтгэл санаа гэж авах юм алга. Бодолт нь зөвхөн тэнүүл оршино. Чамгүй бол энэ амьдрал утгагүй. Эрэхгүй урсах нулимсан арчин зөөргөмлөж хэвдэл зураг сэрэх чимээ дуулдах шиг. Халиуна өсрөн босоод ноутбукээ шагаавал Люсигаас хариу ирсэн байх нь тэрэ. Ханилаг хүүгээ тэврээд унтъя гэсэн тул хатуурхаж чадаагүй намууна унтлахын өрөөндөө бодолд дарагдан хэвтэнэ. Тэнүүнд миний юу тохиолдов? Санги мөрдөгч, дарам өмгөөлөгч хоёр яагаад ханилагийг хардав? Ханилаг муу хүнж хизээш тийм зүйл хийх зүрх байхгүй. Амьдралд минь тохиолдсон ганц эр хүн. Хүүгээ минь төрсөн эцэг. Надад өмнөдөө өөр сонголт алга. Дахин нэг удаа уучлаад үзье. Гэнэт хаалга сэвхэн онгоох шиг болж хөнгөн хөлийн чимээ ойртод ирэв. Ханилагаас өөр хэн байв гэж яахав?
Ханилаг оромигдэн суучгаад чимээгүйн амьсгаадж байснаа хүнжил рүү шурган тэврээ тавлаа. Нэг мэтгэд л хоёул тас тэврэлцэн үнсэлцэж хүсэл тачаалд автан айхлаж байв. Энэ чинь миний эмэгтэй. Золбоо төр нь юу юм? Хүүгийнх нь ээжийг өөрөөр сонирхсон дөө. Эсвэл ухаарсан уу? Намуунаа гинтэл хайрлаж эхэлсэн ханилаг доош шурган дотоожийг нь тайлаад гуйхасыг нэлбэн таалж эхэллээ. Намуунагийн сэрэл хүсэл туйлдаа хүрсэн бололтой учир зүггүй хотолцсон гэдэлзэж намуухан гиншин. Өдрийн чифт нь орсон байхаагаад шилэмтэн долоохуя давсархаг гэмээр зүйл амтагдах нь дурын шингэн бололтой. Тэсвэр алдсан ханилыг дээс зүтгэхэд намуунаа нэгэнт номхорсон бололтой хөлөө дэлгэн таацаараа урдаасан шахлаа. Ханилгийн жижигтэр атлаа хатуучин гарагтан шурган орж ирмэгцэл таш дуу хадаан буулж эремийн цэнгэлд нэгэн тавцсан намуунаа бомбон хоёр хөхөө булхалзуулан халбилцсаар өөдөөс нь хэмнэл нэгдэн эвэж эхэлжээ. Өвс ногоо өнгөнгийн цэцгээс алгалан найгах өндөр уулын зарамд нүүж ирснээс хойш 3 хоног. Тэнүүний би илт сайжирсан ч өнөөхөл учир утгагүй бовтнон хөшин харцаар тагхулэрдгэн хэвээрээ. Содном чадах мэдэх бүхнээрээ эмчлэн элдв завиргүй болгож чадсан ч ой санамжийг нь сэргэж чадсангүй. Юу тач хэсэг ажиглаа гэж шийдээд охиндоо хандан аль болох сайн ярилц. Элдв юм асууж шалгаа. Чээж бас ангаах ухааны хүн. Өвчтөнтэй харьцаж өвчтнөө ойлгож сурахад чинь хэрэг болно гэчгээд эмийн ургамал түүхээр уул руу явчихжээ. Тэнүүнтэй хоёулахнаа үлдсэн тулд хамт байх нь тун таатай байлгүй яхав. Өдөр жөнгөл дураараа дүргэн элдв асуултаар болж зэнгэг горхны эрэг дээр ус цацлан тоглож шавьяага хантал зугаацжээ. Том алан нүдтэй ухаалаг харцтай өндөр чирэг тэнүүн түүнд үнэхээр таалагдаж бараг л дурлцгав. Энэ ах ийм гоё хүн чинь эхнэртэй л байж таарна. Бас хүүхэдтэй би ингэж болохгүй бах. Өөрөө өөртөөгөө зөрчилдөн элдвийг тунгаан бодох тул энэ өдрийг үнэхээр аз жаргалтай сэтгэл дүүрэн өнгөрөв. Хаяахан дур хүсэл нь ориглож доошоо норн нотогнохч ингэж савсаг загнаж болохгүйгээ сайн мэдэх хүмүүжлтэй охин. Тэнүүнээ хоёулаа харъя. Орой боллоо. Тэнүүн ялмгүй мушилдснаа толгой дохмор аягдаа дагахад шархалтар банхар хүртэл зэрэгцэн шогшлоо. Тэнүүнээ чиний гэр хаана вэ? Ээжиг чинь хэн гэдгийг чи мэдэхгүй мүү? Аавын том хүүг Тэнүүн гэдэг байсан гэсэн. Даанч ээжтэйгээ зугаасалд орчихсан гинлээ. Аав хүүгээ амьлаад ирсэн аятай хөл алдаад л эмчилж идгээч гээд мөн ч хичээж байна да. Хөөе Тэнүүнээ. Аав ээж чинь хаана идэх юм бэ? Бас эхнэртэй юу? Нэр нь хин? Банхартай зэрэгцэн алхаж байсан Тэнүүний чихэнд бараг хашгирч орхисон тул энэ үйлдэлтэй баясан инээд алдтал Тэнүүнд зугтснаа. Зазрал. Ээжиг минь зазрал гэдэг. Энэ үгээд тэр тунчиг итгэлтэй тодчанга хэлв. Туулын нэмсгэлсэн царай хоромхон зур гайхширлаа солигдон. Юу? Чи үнэ хэлж байна уу? Ингэж давхцах гэж байх уу? Арай чи. Юу вэ? Аавын анхны эхнэрийг бас цацрал гэдэг шүү дээ. Бурхан минь. Юу болоод байна? Банхартай хөөцөлдөн гэрлүүгээ алхах Тэнүүний араас гүйцэн хүрэх үед хэлийн заставын фургон машин сүнгэнтэл давхисаар торомслон зогсож дотроос нь цэрэг хувцастай ир сандран бууж ирээд туулаа. Аавч нь вэ? Эхнэр маань мориноос унчглаа. Цус алдчихэв гэж орилсоор 2-3 хүн тулгар биетэй эмэгтэйг гэрлүүнд болгоомжтой дамжлан оржээ. Эмэгтэй хүмүүс хэдийгээр тогтсон сайхан амьдралтай байвч 35 наст өгөхөд ирэхээрээ нэгийг үе орчноос залхаж өөр хэн нэгнийг нууцхан хүсэмжлэх нь үнний ортой байх. Мэдрэлийн тасгийн эрхлэгч мэдэг бол 40 хүрсэн гэхээргүй өндөр гойлог биетэй уур бахтай сайхан бүсгүй. Ер нь л эмчнэр эрүүл мэндтэй гойд анхаардаг толиотой сайхан хүмүүс байдаг. Овойж оцоод л баяжаагүйж халамжтай сайн хантай 4 хүүхдийн ээж мэдэг алдаа хийжээ. Элдв ааш зангүй будал хэлж чаддаггүй бүсгүйг эр нөхөр нь дорхноо анзаарч бүх хүннээ хэлчихв.
Юу дутлаа гэж энэв? Үнэхээр өөр хүн сэтгэл алдарсан бол эв зүйтэйхэн салъя. Би чамд гомдохгүй гэж нөхрөөгөө хэлэхдээ Мэдэг маш их том алдаа хийснээ ухаарч нулимс мэлмрүүлэн "Миний буруу. Намайг уучлаач. Би салж чадахгүй" гэж чин үннээ л хэлэв. Тэр чин тэгээд ямар учиртайгүй юм? Яагаад ийм юм болов? Мэдэгт тайлбарлая гэсэн ч үг алдсангүй. "Намайг уучлаач" гэхээс өөр юу ч хэлж чадав. Ингээд л гэр бүлээрээ хөдөө шилжиж Сэлэн аймгийн төвд сууршин хүлээн авах тасагт түр ажил харуулжээ. Хэл ам ховжив гэхээс илүү гэр бүлээ бүтэн авч үлдэх гэсэндээ л нөхрийгөө ийм шийдэлд хүрснийг ойлгон аясыгын даган залбирахаас өөр сонголт байсангүй. Эмнэлгийн дарга гэх балтгаш шар хүн Мэдгийн тодорхойлтыг гүйдлэн уншиж сууснаа. "Манайд мэдрэлийн эмчийн сул оронтой байхгүй. Түүртээ түргэн тусламжийн тасагт ажиллаж байх уу? Яванд ойлголцож чадвал болох байлгүй" гэд тун жогтой харсан аж. "Яана, энэ дарга чинь намайг сонирхоод байна уу та" хэмээн хэрдгийн бодсон Мэдэг дэмэл толгойд өвмөр аятаад ажилд оржээ. Гэтэл хөлийн заставаас яралтай дуудлага ирж шууд л Мэдгийг томилон явуулахар шийдэхэд "Би чинь мэдрэлийн эмч, эмэгтэйчүүдийн талд маруухан" гэж хэлээд ч тусыг хис олон өнгөн муутай 69 машинд суугаад хөлийн заставыг зоржээ. Хуучин эхнэртэйгээ харилцаагаа сайжруулж чадсан Ханилаг тун сэтгэл хангалуун байвч үе үед залбаад очир хоёрын тухай санамгцал өөрийн ирэхгүй айц давтан салганаж орхидог байв. Энэ бүхнийг анзаарсан Намуна "Чи чинь яагаад л эргүүцсэн төлөг аятай гөлөрч салганаад байгаа юм бэ? Залуу огтой бодоод байвал яваарай. Надад дахиж чамаар доромжлуулах хүсэл алга" гэж бухимдав. Ханилаг булзааруулахыг оролдон "Юу гэж дээ? Юун огт вэ? Өө та хоёроос өөр бодох юм алга" гэв. Тэгээд эртэж шөнө хар дараад л ээлтэй юм яриад байсан. "Яг юу болсон юм? Надаас нуугаад яхав дээ. Би чамд туслая" хэмээн Намуна учир зүггүй шаллаа. Ханилаг аргаа орон "Саяхан хагалгаанд орсон залуухан бүсгүй санаж гэнэ үү? Үнэн дээр би алдаа гаргасан юм. Төвдөө юмж анхааруулж хэлсэн ч би өөртөө хэд итгэчихсэн. Тэгээд л тэр бүсгүй насан туршдаа өрөөл тадангаа амьдрах болчихлоо. Тэр бодогдоод" гэчихв. Гэхдээ Ханилаг тэр тухай огт бодоогүй. Золбоод очир хоёрыг хизээ гарч ирэн амьдралд нь гай дотгор дуудах болоо л гэж айжваа. Намуна санаа алдаад "Төдвийн хийснээр хийж болохгүй байсан юм уу? Оройтчихсан юм аа. Ажирхалтай нь тэр судас зурганд ирж гараагүй. Хагалгааны явцад ч харагдаагүй. Үүрсвөл дуранд харагдсан" гэхэд Намуна Сэрцгийн "Дурангийн аппарат эсвэл өөр ямар нэгэн багаж төхөөрөмж хянах компьютерт асуудал байгаа юм биш үү? Сайн тур дарга та гэхэд ойлгохтой шалгасан юм уу да? Би уг нь тэр өдөр хэлсэн штэ. За, учир нь олдох үзье. Чи чадлаараа л хичээсэн. Төдөө юмч ойлгосон баха." Намунагийн ухаалаг гэмээр үгэнд тайвширч санаа амарсан Ханилаг хэсэг бодол хийснээ. "Урн гадаад руу явдаг ч юм уу? Суранга ажлыг цалин чангалттай. Та хоёроо тийж аж дөнгөнө" гэлээ. "Иш, Ханилаг минь. Одоо л ухаан сууж байгаа юм байна. Шалиг зангийг нэс тооцвол сайн хүн л дээ" хэмээн уяран бодох Намуна хариу хэлсэнгүй чимээгүйхэн энгэрт наалджээ. "Бурхан минь. Одоо яах вэ? Цус алдаад байна. Ухаан орохгүй нь. Аймгаас эмч гарсан болов уу? Содном гоё ачхва. Алив чи өөдөөс нь тос туулаа. Ахын дуу арга удаач. Цуусын тогтоомор байна. Яана, ус нь гарчглаа. Хана. Сандарсан хүмүүс гэрт багтаж ядан яах учраа олж ядан аргаа баран байх үед зүүн орон дээр суучгаад энэ бүхнийг гайхан ажих тэнүүний ухаан санаанд эсэн бусын зүйлс холилдон эргэлдэж гарынх нь хуруунууд татус хийж эхэллээ. Эзэний танил дөрдөрх. Аврал эрен сандралдах хүмүүс тусламжирэн царайчлах харц. Би чинь эмч хүн шүү дээ. Эмч хүн. Тангараг өргсөн эмч. Яана, зүрхний зохилд нь мэдэгдэхэ болчихлоо. Хана.
Тэнүү угсгийн босоод шаваарлалтан зогсох хүмүүс дээр очимогц аль холдорой би эмч хүн байна хэмээн товтоод итгэлд өгсөллээ. Юу? Туула энэ хэн бэ? Хүү тийм байна. Нэг л харсан царай байсан. Мис заслын алдартай тэний өмч мөн байна. Мөн байна. Нэр юм уу? Үнэн үү? Жирэмсэн бүсгүй нөхөр болох цэрэг хувцастай эр нүдэндээ нулимс гэлдгнуулан туслаач эмчээ хэмээн аврал эрен шивгэнлээ. Туул үлдээд босдногаар алив бидэнд юу байна? Гэх зур бүсгүй нүдийг анхааралтай ажиглан хэвлийн тус газар нь хэдэнтэй дарж үтсэн тэнүү. Ариутгагч хайч сан бай. Түрглээрэй. Өвчин андах юм. Бас бүлээн ус бэлт. Төрж буй эмэгтэйг өмнө нь хэдэнтэй харж асан тул сандамбинд болсон хэлсэн бүхнийг нь бэлтэнд өгүүлв. Тэнүүн сайх бүсгийн хэвлийг хэдэнтэй илээд мөн толгойг нь ч нухацтайхан барьлаа. Тархинда гэмтэл авчгаж ургийн барилал буруу байна. Өөрөө төрж чадахгүй. Хурц хутга. Түргэл. Гайхаж алмаарсан туул амынхаа бүх багжийг дөгүүлэн сайтар ариутгаад жохом юу болоод байгааг үл ойлгон тэнүүний итгэл төгс хөдөлгөөн бүрийг бишрэн харсаар байлаа. Цэрэг хувцастай залууч ялгаагүй усан хулган болтлоо хөлөрж орхисон. Аврал ирсэн харцаар харсаар л. Өвчин амдах тариа бий юу? Судсанд нь хийчих. Тэнүүгийн хэлээд бүсгийн хэвлийн тус газар зүсэлт хийлээ. Аймгаас гарсан түргэний тэрэг хурд мэдэн давгсаар хөглөрн дүнхийг ой мод бүхий уулын ам руу орон даваараа өгсөж эхлэхэд жолоожир машина зогсоогоод биеийн чилээ гаргая да. Таажгалсан бууж бие зас гэснээ мэдгийн цэх гойлог биеийг шүлэнгэтэн ширтэж байлаа. Энэ бүхнийг мэдэг огтгон ч анзаарсангүй. Замын хажууруу буун бутны ард сун бие заслаа. 50 орчим насны намхан тагдгар биетэй ширвээ цахалдаа жолоож сайхан бүсгүй юм. Даван дээр гармагц дараад авъя байц. Гаднаа зэнцийчгээд бүгд л дуртай байдаг. Хэмээн шивнэх зураа шил архины бүглөө мултлан үлд хийтэл залгаад мэдгийг ирмэгц машинаасаа хөдөллөө. Жолооч одод өгч гин үү? Жирэмсэн бүсгүй гэсэн муу юм болох бай дээ. Хэмээн мэдгийг хэлэхэд жолооч чадлаараа л гიშгэж байна да. Машины манд байгаа байдал та хараа үсттэй. Энэ зэргийнхэн өөртөө машин тавьж бидэнд байнга л төв удахын эмчээ таавах уу гэд шилтэйгээ сарвайв. Үгүй. Таач гэсэн архи бол ийм чухал үед болохгүй. Хэмээн мэдэг бохомдов. Удлаа дүрсгээд л застын эмч гэж байгаа. Тэгээд ч манай аймагт биш хэнтийг тариалагддаг. Цаанаасаа жимж ирж байж мэднэ гэж хэнэггүйхэн бодох жолоочийн дотроос саяхан л балгасан архинд халааж болдоггүй борн өндийж эхэллээ. Эмч ганц татчихал да. Би гэснээ замын хажууруу зогсоод гундаг дүүргэн мэлтэлцүүлэн бариад бэ машина нэг үзээтгэе. Тэгээд л даваад уруу дадал хүрчихнэ гэхэд мэдэг аргагүйдан балгаж орхив. Жолооч машиныхаа капотыг сөхөн юм хум оролдож хэсэг зогсоод архинаас дахин хэд сайн балгаж орхиод эрчтэйхэн хаазалсаар давааны орой дээр гарлаа. Овоон дээр чулуу өргөөд ахаад л архинаас залгилах жолоочийг харсан мэдэг гэнэтхэн жихүүдээс хүрэн бурхан минь ийм хэцүү замд уужил байдаг ямар сони хүн бэ гэж бодон бие хураан суусаар байна. Даваа уруудах зураа жолоочир марсаатал ширтэнгээ эмчээ энки дөөрө хідэн настай бай. Ёстой л энэ хангаан хус шиг гоёхон бүсгүй юм аа. Эрчүү сонирхох нь аргагүй гэхэд мэдэг ахаад л зарсхийн миний тухай сонсч хажтай янзан аль түрүүнээс л хойш ирээ зэрэг яриад байсан юм. Бодохгүй өөрийн хийсэн үйлдэл хормой хотоо захирч чадаагүйдээ үнэндээ л гутарч байв. Ажилд орсон эхний өдрөө л ийм юмтай учрлаа. Цаашид яахав? Бодлыг нь таасан мэт жолооч зам руу гарan зогссноо. Бэ хүнд хэлэхгүй. Ам чанга гэсээр шуутал зүтгэн үзүүд нь тэврээд архиа хангалах амаараа шүлстэн үнсэх гэж оролдоход мэдэг цодсондоо тас хэдэл алгацчихав. Жолооч яаж ийна удлаа жүжээд гэснээ кабинаасаа үсрэн буугаад мэдгийн талаар ирэн ганцхан л да
Надад хамгаалалт байгаа. Би энд ч хэлэхгүй гэж үглэн нүдээ эргэлдүүлэн дайрлаа. Америк эмчтэй холбоо тогтоож чадсан ч хэл ус сайн нэвтрэлцэж чадахгүй зөндөө цаг алдав. Люси эхэндээ тун дур мутайхан харцаж байснаа сүүлдээ учрыг ойлгоо бололтой. Би даргад мэдэгдээ. Та тур хүлээ. Удахгүй эргээ залгана гэчгээд бас л их удаан хүлээлгэв. Халиунаад тэсгэл алдран байн ноутбукээ нээж үтсээр бараг шүн дунд чахуу дуудлага ирж Анжелина инээмсэглсэн төрхтэй настай эмч дурсаа харан ярилцаж өөрийнхөө мэдлэг хэмжээнд чадах ятгараа бүгдийг нь ойлгууллаа. Царай нь бараан гунигт автаж орхисон Анжелина эмч хайрын эмч би тэнүүн сануулсан юмсан. Хуурамч төхөөрөмж байхгүй гэж хайрын залуу гэхэд цаанан зогсох үзэсгэлэнд Люси нулимсаа эс төвчин уйлгнаж харагдана. Тэнүүнд үнэхээр хайртай юм бэ. Зурган дээр хэсэж үзэсгэлэнт юм. Тэрхэн зур бодолд автсан халуунаа саяс ихэрэн ийм л юм болчихлоо. Хэн нэгэн хурамч төхөөрөмжөө мэдэгдэхгүй л гэсэндээ замаасаа зайлуулж тэнүүнийг үгсэн гэж бодох үед л самсаан ширхрэн тэсэлгүй уйлчихв. Хоёр талд хоёр хөөрхөн бүсгүй нэг залуугийн өмнөөс гашуудан уйлахыг эс төвцсөн Анжелина эмчж нулимсаа арчиж суулаа. Тэгснээ харцаа төв болгоод танаа оронд хууль дүрм гэж байгаа үсттэй. Гэмтнүүдийг олж шийдэх хэрэгтэй. Тэр хурамч аппаратууд дахиад ч олон хүний амь насанд занал хийлж байна. Чи цагдаад мэдэгт. Бид ч танаа улсын эрүүл мэндийн яам руу тодорхой тайлбартай загтал илгээе гэлээ. Богинохон ч гэлээ дэндүү аз жаргалтай мужийг хамт өнгөрөөсөн хайртай хүн сураггүй бүр үхсэн байж мэднэ. Бачуурж байж ядан яахаа үл мэдэн гуниж суусан халиунагийн утас гинтхэн хангинаж бондгос хэдэл цочин авбал дарам дарга. Халиуна юу болж байна? Эмнэлэгтэй ярив уу гэж байна. Завсар цаггүй урсах нулимсаа арай ч юу залгаад ярьлаа. Арай гэж л ойлголцлоо. Дарам ахаа. Бүгд хурамч төхөөрөмж юм байна. Маш их алдаатай ажилдаг тул яаралтай зогсоохгүй бол олон хүний амь насанд хүрч болцсохгүй байна. Тэнүүнийг сайн мэддэг болохоор хүлээж авахгүй гэж хаширлан хорлсон бололтой. Цагдаа нарт яаралтай мэдэгдэж дагслан зогсоох хэрэгтэй. Бид хоёр маргааш эрт хот руу буцъя гэжээ. 8 дугаар хэсэг төгсөв.